За энэ тэгш өнцөгт оруулжны хувьд за энэ нь бол тэгш өнцөг тийм ээ. За энэ өнцгийг бид нэр тэттэй гэж тэмдэглэжээ. За энэ талыг А гэж тэмдэглэжээ. Энэ талыг Б гэж тэмдэглэжээ. За энэ талыг Ц'гээр. За А тал бол катет, Б катет, С гифтнүүц гэж байгаа. За А катет бол энэ өнцгийн хувьд одоо эсрэг. За Б бол налсан катет гэж нэрлэдэг. За теттэй өнцгийн хувьд синус гэж синус тета гэж үг хэлэх вэ гэж эсрэг катетыг гипнозтер харьцуулна. Эсрэг катетыг гипнозт. Харин косинус тета гэж налсан катетыг гипнозт хувасныг хэлнэ. За тангенс гэж функцийг тодорхойлъё. За энэ бол эсрэг катетыг налсан катетээр харьцуулж байгаа. Эсрэг катетыг налсан катет. За ингэж тодорхойлох юм байна. За энэ тэгш өнцөгт гурвалжны хувьд тета өнцгийн хувьд синус, косинус, тангенс ийм байдлаар тодорхойлогдно. За синус, косинус, тангенсийн утгыг тодорхой жишээн дээр авч үзье. За нэгдүгürt эхний гурвалжин. За ийм гурвалжин зурна. Энэ бол тэгш өнцөг. Энэ тал 1, энэ тал 2 гэсэн хэмжээтэй. Тэгэхээр одоо Пифагорын теоремысаар энэ тал хэд болох вэ? Язгууртаар 3 болно тийм ээ. Өөрөөр хэлбэл энэ талын хэмжээ чинь 2-ын квадратаас хасгана 1-ийн квадрат. Язгууртаар 3. Гэт бодчихлоо. Энэ өнцөг 60 градус. Энэ өнцөг 30 градус байна. За эндээс синус, косинус, тангенсийн утгыг бичиж эхлээд 30 градусын хувьд синус 30 градус. Синус энэ 30 градусын өнцгийн хувьд энэ бол налсан катет, эсрэг катет тийм ээ. Тэгэхээр нэгийг хуваах нь 2. Гифтнүүцтэй харьцуулж байна. Косинус 30 градус бол налсан катетыг гипнозтэй харьцуулна. 2. Харин тангенс 30 градус тэнцүү синусыг косинуст. Ийм болох нь байна. За харин 60 градусын хувьд бичиж синус 60 градус. За энэ 60 градус энэ өнцгийн хувьд шүү дээ. Энэ өнцгийн хувьд бичих юм бол эсрэг катет гэдэг нь энэ болж таарна тийм ээ, эсрэг. Тэгэхээр язгуур дор 3-ыг хуваах нь 2. Гифтнүүц хэвээрээ 2 байж байгаа. Косинус 60 градус бол налсан катет 1 налсан тийм. Налсан катетыг гифтнүүц тоо. Нэгийг хуваах нь 2. Тангенс 60 градус тэнцүү синусыг косинус тоо. За тэгэхээр язгуур дор 3 гарна. За нэгдүгürt ийм урвалжин байна. За хоёрдугаарт ямар урвалжин? Ийм урвалж. Энэ 1, энэ ахаад ийш 1. За тэгэх юм бол энэ тал гифтнүүц хэдтэй тэнцүү энэ тэгш өнцөг. За Пифагорын теоремысаар тий зур дор 1-ийн квадрат нэмэх нь 1-ийн квадрат гэдэг тэнцүү 2-ын ийм болох. За тэгэхээр зур дор 2 болно. За харин өнцгүүд энэ 45 градус. За энэ адилхан учраас адилхан үгээр тэмдэглэж 45 градус. За ингээд эндээс
синус 45 градус болвол синус 45 градус. За энэ гифтнүүц цуурын дор 2 эсрэг катт аль нь ч адилхан 1. Нэгийг хуваахна. Буюу хоёулангийн язгуурын дор 2 үржүүл язгуурын дор 2-ны язгуурын дор 2. Косинус 45 градус. За энэ бол энэ үнцгийн хувьд шинэ авч үзээд налсан кат гэхээр энэ болно тийм. Энэ тал 1 ялгаагүй гифтнүүц нь язгуурын дор 2. Өөрөөр хэлбэл синус косинус 2 тэнцүү байх юм шүү. Тэгэхээр тангенс 45 бол 45 тийм ээ. Энэ бол синусыг хуваах нь косинус 1. За энэ хоёр одоо жишээ гурвалжин бол 30 60 одоо 45 гэсэн үндсэн өнцгүүдийн хувьд синус косинус тангенсийн утгыг цээжлэхэд маш хэрэгтэй ийм гурвалжингууд байгаамаа. За энэ хоёр жишээ гурвалжинг бол сайн цээжлэх хэрэгтэй. За ямар ач холбогдолтой вэ гэхээр синус косинус тангенсийн 30 45 60 гэсэн одоо үндсэн өнцгүүд дээрх утгыг одоо тэр даруйд нь сэргээж мэдж авах хэрэгтэй. Ийм жишээнүүд юм аа.